За замын өдрийн удирдлагын төвлөр бас энэ нэгдүгээр иргэний чөлөөлөх ажил дээр бол ингээд штаблаад ингээд явж байгаа. Ингэснээр бол хөдөлгөөний хорт бол 4-5 км-с нэмэгдсэн байна. Зорчих хөдөлгөөний тоо бол бас тодорхой хэмжээнд өссөн юм статистик харагдаж байна. Шинэ систем байгаа шүү дээ UV карт. UV картын аппликейшн таталт өдөрт нэг 2-3 мянган хүнээр нэмэгдэж байна. Одоо яг өнөөдрийн байдлаар манай цахим системийг ингээ харах юм бол 158,975 хүн энэ аппликейшнийг татаж авсан байна. Сайн байцгаана уу? Би нийслэлийн иргэдийн хурлын дараа Баяр гэж хүн байгаамаа. Би тэд ажиллаа шалгаж явж байгаа юм. Өнөөдөр нөгөө энэ автобусны зорчил хөдөлгөөнийг нэмэгдүүлэх чиглэлээр 1-р иргэнэг офицероос 5 шар хүртэл 5 шараас офицер хүртэл 1-р иргэнэ бүрэн чөлөөлж байгаа. Надтай хамт явж байгаа одоо нийтийн тээвэр Улаанбаатар одоо нийтийн тээврийг хариуцсан дарга отхон жаргал дарга явж байна. За мөн одоо энэ өнөөдрийн энэ 1-р иргэнэгээр одоо автомашин зорчуулахгүй байх зохион байгуулалтыг хангаж ажиллаж байгаа одоо замын цагдаагийн дарга гал бодрох хурамдаа гэсэн ийм одоо бүрэлдэхүүнтэй явж байна гэдгийг бас хэлье.